friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар, шинэ зочид, шинэ адал явдал бидний өмнө хүрэлцэн ирж байна. За өнгөрсөн 4 дугаараар өнгөрсөн 1 сарын турш бүгдээрээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрыг 3 удаа үрдсэн Криштиану Роналдо Дос Сантос Авейрогийн одоо төгс болох хүсэл нэртэй номыг та бүхэндээ ярьж өгч ирсэн бол яг өнөөдрөөс эхлээд ирэх 3-7 хоногийн турш биднийг бол хөлбөмбөгийн бас үнэхээр агуу домогт тамирчдын түүх хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг хүлээж байна. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийн гол дүр зочин хөтлөгч Балжахтайгаа холбогдъё. За Балжахаа энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Сайн үдшийн мэндийг хүргэе. Үзэгчдтэй ч гэсэн бас. За Балжахаа сонь сайхан юу вэ? Одоо ингээд манай үзэгчд дэлгэцийг бас одоо тарчих шиг боллоо. Хоёулаа өнөөдөр Бразилийн агуу хөлбөмбөгчин Гаринчагийн талаар бол ярилцсан. За тэгээд Гаринча гэхлээр бол одоо бас мэддэг хүмүүст нь бол их гой дурсан сэрэх болов гэж миний хувьд бол харж байгаа. Сонь сайхан юу вэ танаар? Сонь сайхан юмгүй. Аврагуудын лиг дээр Сити Кевиний намагийн тоглолтыг тайлбарлалаа. Жог өөдгөртэй бол сайхан байлаа. Сайхан уу? Сайхан. Надад Кевиний намааг ярих боломж ерөөсөө хүүхэд насаа иргэн дурсах боломж жилд нэг л олдно. Би ерөөсөө Ситигийн тухай ярьсан ч хөө. Энэ хүндэл тайлбарыг хэлтэл. За Кевиний намаагаа ярья. Тоглолтын үр дүн бол бараг ойлгомжтой. Тэгэхээр Ситигийн хөгжөөнд дэмжигч нар минь бараг дүрсээ хараад сайхан тогтож хайрлаарай. Одоо Премьер лиг дээр одоо байнга л ярьдаг одоо нөгөө Агуэро очил байж байгаа. Тэгээ Кевиний намаагийн ялгуусан он жилүүдийг ингээ ярьлаа. Хүүхэд насндаа эргээ очсон юм шиг айгүй сайхан байлаа. Нэрээ нин үгүй хэлэхэд айгүй кайф авлаа. Надад тэр хоёрын тэр тэгдгийн харьцаатаагаар тэнцсэн энэ төр бол өөр нэг тийм айгүй утгартай энэ төр гисэнгүү өөрийнхөө ярианаас кайф аваад би тэгээ бас тэр тайлбарын дундуур хэлсэн л та тийм Манчестер Сити ямар багтаа тоглож байгааг мэдэж авгүй улсууд давталтаар ч гэсэн тийм зүгээр нэгэн Израилийн Маккабиг хоцчихж байгаа юм уу бас Европод данстай багийг хоцчихж байгаа юм уу Европын аль нэг жижиг цомнуудад супер цомд нь ингээд нийлээ 3 төрүүлсэн баг 3 хөлбөмбөгчнөө Баландиорыг хүртээлэгдсэн баг Кевиний намаа гэдэг бол тий. Тэгээд энэ тухай бол ерөөсөө бүгдийн сайхан детальчилж Ребровын трийг анх яаж гол хийж ирснийг хүртэл өчигдөр юм шиг санаж байна гэж байгаа л тус сайхан бил. За тэгээд Балжахтай одоо манай бас надтай одоо сошиал ертөнцөөр холбогдож байгаа хүмүүс Балжахтай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг хийдгийх нэг асуугаад өгөөч л гэх юм л та. Хоёулаа одоо нөгөө бестселлер нэвтрүүлгээр эргэн тойрны юм ярьсаар байгаа. Яг орчин цаг үетэйг бас цөөхөн холбогдож байгаа. Английн Премьер лигийн 30 тойрог ард үлдчихлээ. Та одоо сая сүүлд Лестерийн тоглолтыг 30 дугаар тойрогийн тоглолтыг бас тайлбарлалаа. Лестер 5 онооны илүү яваад байдаг. 8 тойрог үлдчихэд байдаг. Ер нь сүүлийн учраануудыг нь харахаар нэг л хоролцох баг байхгүй юм шиг санагдаад их юм. Лестер төрүүлэх боломжийн талаар та нэг ая тухтайхан шиг яриад өгч. Хөөд Лестер төрүүлчих байх уу? Тийм үү? Төрүүлчихтэй бүр сүүлийн хэдэн тоглолтоос наан төрүүлчих. Оо та бүр Фергюсонтай адилхан бодтой байгаа юм л шүү дээ. Тэгээд энэ бол ерөөсөө яг Блекверн 93-аас 94 онд төрүүлж исэн түүх үедгийн Лидс маш сайн тоглож исэн түүх үедгийн би Кантанаг Лидст очиж төрүүлүүлсэн гэхээр оюуад бочлоо хоёр үгүйгээд ах юм. Түрүү ороо бид нар авах Премьер лигт үү? Тий. Лидс төрүүлээгүй шүү. Харин тийм гэсэн чинь Лидс төрүүлээгүй гэж байд юм а гэдэг. Хүш арай Кантана Премьер лиг нэртэй болохоос өмнө төрүүлэг хичээд тэгээ Манчестерт ирсэн биш үсттэй. Энийг надад ингээд ялгааг нь гаргаад би бас яг нөгөө Лестерийн талаар юм бичиж байхдаа уншиж судалж үзлээ. Челси, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Арсенал, тэгээ Блэкбурн гэсэн 5 баг л Премьер лигт мандалсан байдаг юм байна. 92 оноос хойш гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ дундуур бол нөгөө 4 том багийн дундуур нь ганцхан Блэкбурн орж ирж ирсэн. Тэгэхээр одоо Лестер яах нь вэ? 92 оны хавар нь Английн дээд лиг нэртэй байхад нь төрүүлчээгүй байгаа да бурхан минь одоо. За тэрийг одоо хоёулаа бичлэгээ дуусгаа шууд шалгая. За тэгээ яг үн шууд шалгаа дараагийн Лидс гэдэг нэр бол байхгүй байгаа. Тийм үү? Тэрийг бол би бол яг тэгж бодоод байгаа байхгүй. Тэгээд Блекверн бол тэгэхээр би тэгээ бүр ингээд цааштай гаргалгыг нь ярьсан байхгүй. Аврагуудын лигд дахиж орж ирэх нисчнэ. Энэ ирчээрээ ингэхгүй. Тэгээ яг нэг хэсэг ингээд нэг юм цоорж байгаад ингээд нэг алга болчтой байггүй гэдэг юм а. Италийн Парма бол нэг хэсэг тийм байсан. Италийн Лацио нэг хэсэг бас нэг тийм байсан. Испани Валенсиа 2000 оны ихэнх ийм баг бол хөлбөмбөгт бол байдаг юм а. Гэхдээ харин энэ жил бол тэгээ зогсоохгүй юм бол зогсоохгүй шүү дээ. Зогсохгүй бах уу?
За Ерөөс тэгээд нэг сөрөг довтлогооны хурдтай сөрөг довтлогоо өндөр гэдгээр бол ерөөс алтарсж байгаа юм байл шүү дээ. Тэгэхээр бол нэг тэгээд ингээд гастаа оруулсан онгот нь орсон юм гэж хэлсэн. Ерөөсөө түүхэндээ 1928-аас 29 оны үеэрэлд одоо тухайн үеийнхээ Английн Премьер Лигт юм да 2 дугаар байранд орж ирсэн л хамгийн том амжилт юм билээ. Тэгээд нэг лигийн сумд 3 төрүүлсэн юм байлээ. Тийм, лигийн сумд 3 төрүүлсэн. Championship Division-д одоо Премьер Лигийг Dotland Division сая 2 жилийн өмнө төрүүлээ дээшээ гарч ирсэн. Ийм л амжилттай баг байгаа. Тэгээ одоо Балжахаас л яг яах вэ гэдгийг сонсоё гэж бодож байсан. Би Балжахыг бас Лестрийг бол төрүүлэхгүй л гэж хэлэх байх гэж ирсэн. Эсэргээр байгаа юм байна. Тийм төрн эсэргээр. Тэгээ би чи одоо нэг том юм хэлчихэд байгаа шүү дээ. Сая тэр аврагуудын лигийн шин оюун бочлоо хоёрт. City юу PSG 2 бол аврагуудын лигийн шүгэн дөрөв төрөлтөн. Би үлдээн гэх. Тэгсэн чинь бочлоо надад тэгжил хэлдэг. Та дандаа өөрийнхөө таньдаг багийг үлдээдэг. За. Тэгэхээр чиний миний дүү чиний үгийн сонголт буруу байна. Таньдаг баг гэж юу яриад байгаа юм. Наа чи миний таньдгүй юм одоо тэгээ юу нуугаа. Тэгээ би одоо тэр Атлетико Мадрид, PSV энтриг бол таньдгүй гэнэ. Тэгсэн. Яг хөө тэр бол зүгээр хооронд бас жоохон мэдэлцээ. Би бол нөгөө шууд нэг ороо сагсуурсан байхгүй. Компьютер асааж. За харж аврагуудын лигийн финалыг нэрээ өөрчлснөөс хойш би бүр яг голтой нь ярина гэд 99 оныг тэгсэн чи би мэдэхгүй гэж авдаг юм. Тэгсэн чи оюун бод тэндээс намайг тэнэг мангараар нь дуудаад. Нөгөө яриад байдаг Манчестер юу хоёр чи яасан гин. Тэгэхээр би үнэндээ мэдэхгүй. Би сүүлд нь үзсэн юм а. 99 онд би орхонд багшилж явах тэнд орбитыг засаг дарга дээрлэхээр салгачдаг байсан. Ах нь 99 оныг үзээгүй юм. Тэгээд нэг тим минуттэй юм болоо. Тэгсэн чинь тэгээд та дандаа хотлоод тэгдэг. Өөрийнхөө юу. Paris Saint-Germain City 2 хамгийн л боломжтой шүү дээ. Миний хувьд заавал намайг таньдаг гэд би хоормод одоо найз таахгүй. Тэ ярин ахын үгүй сонголт ч буруу байна. Ямар асуудал байна. Хөлбөмбөг дараа ингэж их сэтгэл гаргаж мөнгө оруулж байгаа улсуудыг үлдээх ёстой байхгүй тий. Тэгжээс дараагийн улсууд үлдэнэ үхээс тэгэхгүй. Тэгэл амны бай болоод өчнөө мөнгө талбай дээр гаргачаад 16-ад мултардаг гэж шоолуулаад үйж явах чинь тийм хөлбөмбөгийг бас тайлбарламааргүй байж шүү дээ. За нэг юм. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг та бүхэнд бол шинэ дугааруудаа өнөөдрөөс эхлээд хүрэх гэж байгаа. Одоо эх сарын турш та бүхэн хөлбөмбөгийн домогт хөлбөмбөгчдийн одоо амьдралаар бол амьдрах болно. Тэгээд Гаринча Пеле Марадона гэж одоо үнэхээр л одоо тасархаа байсан. Одоо би яг үнэндээ байж байгаа. Тийм ээ. Би ярьж үгүй яа. Ярьж үгүй. Хамгийн ихний асуулт байж байгаа. Одоо манай үзэгчдийн ширээн дээр яг Пеле Марадона Гаринча 3-ын ном ингээд байж байгааг харж байгаа. Яг энэ одоо нөгөө дурсам стрессийн гайхалтай номнууд ингээд байж байна. Өнөөдөр хоёлаа Гаринчагийн номыг бол Гаринчагаар бол эхлэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр Гаринча байгаа юм байна. Тийм. Гаринчагаар эхлэхийн өмнө хоёлаа эхлээд мэдээж намтартайгаа танилцсан. За түүний өмнө та ер нь энэ номнуудыг хаанаас яаж хэдэн онд яаж болж авсан бэ? Та энэ түүхээ нэг гоё номоо барьж байгаад нэг ярьж өгөөч. Энэ Пеле Гаринча гэсэн байсан. Энэ Пеле Гаринча гэдэг нь бол ерөөсө Пеле Гаринча хоёрын тухай байгаа шүү. Тэгсэн Оросын одоо Игорь Фисуненко гэдэг бол одоо мундаг Бразилд 20 жил ажилласан сэтгүүлч. Тэр сэтгүүлч Бразилд Ботафаго болон шгшгийн тасгалжуулагч байсан Жон Салданиа гэдэг хүнтэй найз байсан. Ойлгомжтой юу? Энэ Игорь Фисуненко гэдэг нь бол ерөөсө энийг бол ерөөсө шал дэмий хүн орчуул дэмий хүн бичээгүй юм аа. Тэгээ ерөөсө энэ Фисуненко өөрөө ерөөсө бүр Итали таасын Бразил дахь сурвалжлагч байсан. За. Яг үн. Тэгээд энэ 93 оны 4 сарын 28-нд хүүхдийн зуугийн номын дэлгүүрээс авав гэж. Одоо нөгөө ганхүү энтри чинь хүүхдийн зуу дээр очиж нөгөө хөлбөмбөгийн зураг болон пянз сольдог ингэдэг байлаа гэдэг дэлгүүр. Хүүхдийн зууд шилэн тийм павильон нэг шилэн нүүртэй тийм дэлгүүр тэр дунд нь байсан. Тийм тэгэд эндээс авлаа. Тэгэд Пеле бол Мастовой юм аа, Гаринча бол Цимбалар юм аа гэсэн байна. Мастовой бол өөрөө очиж авсан байна. Тухайн үед миний бичиг юм байна. Мэдхгүй юм. Тухайн үед нэг 5-10 цааслал байлгүй дээ. 7-8 төгрөгөл байсан баг Монгол мөнгөөр. Тэгээд энэ тийм юм байна. За ингээд энэ дээрээс би бол одоо ерөөсө Гаринчаг ярих гэхээр хараа. Манай үзэгчд бол одоо би үзэгчдээс гуймаар байна. За. Битээ сувгаас солиороо. Би энэ дээр дандаа энэ гурван хөлбөмбөгчний би гонигт түүхийг ярина. Яг үн. Түүнээс ингэж цом аваад ингэжээлээ, тэгжээлээ, Пеле 1000 гол хийжээлээ гэх юм бол тэрийг дэвтээ дэргүүн уншижсэн учраас айгүй юутай. За Гаринча бол ерөөсө Гаринчаг бол хөлбөмбөгийн бурхан гэдэг гэж бол манай тайлбарлагч Утсаа нэг юунаас бол уншсан юм байна. За. Пеле хаана Гаринча бурхан, Марадона домгон.
Яг үн ийм учраас хөл өмгийн хаан бурхан домог гурвыг ярихгүйгээр цаашаа яваад амиргүй байна. За. Стэнфордын хаан бол Драгба. Бүх хөл өмгийн хаан бол Пеле. Ерөөсөө хаадууд дотор ч нь бас ялгаа байна шүү дээ. Драгба бол нэг улсын ван байх нь шүү дээ, тийм ээ. Яг үн тэгэхээр Гаринча бол ерөөсөө бурхан. Яг Гаринчаг бурхан гэж байгаа юм гэх юм бол байгаль их Гаринчаг заяахтаа бол ерөөсөө тахир дутуу заяатсан юм аа. Ихээс төрхтөө. Одоо шууд яриндаа орё гэж бодож байна. Гаринча ихээс төрхтөө тахир дутуу төрсөн. Мессежлбар шууд нэлхт нь хийгээд дөнгөж явдаг болголоо шүүгээд нэг хөлн нөгөөдхөөс 6 санжийн бүхэл бүтэн ийм өндөр ном 2 хөлтэй болгоод ингээ гаргаж өгсөн. Гаринча борчуудын хороололд амьдардаг байсан. Борчуудын адилаар том үйлдвэрүүдэд одоо тэгээд хар ажил хийж өдрийн талхныхаа мөнгийг олдог байсан. Сүүлдээ үйлдвэрийнхэн багт хөл өмбөг тоглож аваад ингээд Батафаго гэдэг багт болдоо 1958 оны 7 сарын 53 оны 7 сарын 9-нд шалгуулахаар очсон. За. Ингээ шалгах гээд очиход бол АТ гэдэг одоо Батафагогийн хуучны хөл өмбөгч нь тэр бас одоогийн байдлаар нэг тийм агент маягийн юм хийдэг байсан юм байна л да. Тэгээд Гаринчаг бол дагуулчихсан. Гаринчаг дагуулад очсон чинь Батафагогийн дасгалжуулагч за али тэр авьяастай нөхрий чинь нэг шалгаадах тэр нөхрөө дуудаадахтаа гэсэн чинь Гаринча босоо хөрөөд ирсэн чинь доглон өмөрөөд ирсэн. Тэгсэн чинь ерөөсө тэр үеийн Батафагогийн хөл өмбөгчд шоолоод инээлтс би нэг нударсан. Тэгэнгүүт Шигшээвагийн хамгаалагч Нийлтэн Сантс гэж зүүн жигүүрийн хамгаалагчийг нийлтэн чи наашаа хүрээд ирдэ гэдэг ингээд Батафагогийн дасгалжуулагч дуутсан. Нэгийн эсрэг нэг тул. Нэгийн эсрэг нэг тул болох нь. Тэгсэн чинь Нийлтэн Сантс урд өдөр нь бол найзуудтайгаа шоудаад шалтцсан байсан. Яагаад шоудсан гэхээр энэ номон дээр байгаа. Нийлтэн Сантс яг гэр бүл болох гээд одоо хурмынхан бүгж мөгжийг солилцоод их нэртэйгээ ганц үе амьдрал дууслаа гэд хамгаануудаа дуудаж авчираа чи бол одоо энэ улс улд наран болд энтриг дуудаж авчираад одоо тэгэх нь биш нэг ороо нэг зад шоудаад энэ цэндэ мэндэг дуудаж авчираа тэгэл за маргаснаас эхлээ би гэрээс цохохгүй шүү л гэх юм байна л та. Тэгсэн Нийлтэн Сантс Жаалмаа Сантс гэж хоёр мундаг хамгаалагчийн нэг нь Нийлтэн Сантсыг дуудаад аваад ирсэн чи энийг шалгах гэсэн. Нийлтэн Сантс дотор нь ч юм уу байсан дасгалжуулагчтай уурлаад очиж би дэлхийн хэмжээний хамгаалагчуж энэ нэг тахир дутуу юмыг би шалгадаг хэмбэ гэж ууралсан. Тэгсэн чинь Гаринча чинь ерөөсөө тэгэл бөмбөгөн дээр ирээл Нийлтэн Сантсыг ерөөсөө 3 хуураад гарсан. Нийлтэн Сантс эхний хуурагдталтан нэрээ тэнцвэрээ алдаад бөксөрөө газар суусан. Тэр үед тэр Бразилийн том багуудыг хөгжүүн дэмжигч нар нь ирж бэлтгэлийг үздэг тийм одоотой адилхан тийм хаалттай бэлтгэл гэж байдаггүй бүх бэлтгэл нээлттэй байсан. Тэрийг үзээд үйжсэн хөгжүүн дэмжигч нар Гаринчаг тоолгүйгээр Нийлтэн Сантсыг бөксөрөө лак гэд унангууд нь бүгд шоолж инээлдсэн. Нийлтэн Сантс ууралж уучрангуудаа дахиад хураадах гэсэн чинь дахиад 2 хураа гарцсан. Тэгэнгүүт Нийлтэн Сантс бол үнэхээр эрийн хуйх явж очингуудад дасгалжуулагчдаа намайг ингэж хуурдаг баруун жигүүр гэж дэлхийд байхгүй. Ав энэ хүнийг. Хин ч одоо гайхамшигт. Үйлдвэрийн нэг муу ачигч слэсэр хаад арилдсан үйлдвэрийн хашааны хог шүүрдэг юу хийдэг байсан Гаринча 53 оны 7 сарын 9-ний өдөр анхны бэлтгэлд очингуудаа 20 настай да. 20 настай да анхны бэлтгэлд дахиж очингуудаа Батафагогийн хөлбөмбөгч болцсон. Ингээд Гаринча дээр бол одоо ерөөсөө нэг л зүйлийг бол одоо нэмж хэлэхэд тэр хүний хууралт хөдөлгөөн бол ерөөсөө ганцхан. Ерөөсөө бөмбөг ирэнгүүт бөмбөгөн дээр ингээд дараал ингээд бөмбөгөө дороо хийгээд ингэдэг. Гаринча гэдэг бол Питичка шууны нэр. Гаринча гэж ерөөсөө тийм амар хурдтай шууны нэр. Түүнээс наа чи нөгөө Андарино гэдэг шиг. Андарино хараацаа шиг. Гаринча гэж Бразилд байдаг шууны нэр. Яг ингээд ерөөсөө өндгөн дээр байгаа шуу шиг фак дээр нь дараад тэгэл хүн урдаас ирэнгүүт ингээл зүүн тийшээ ингэдэг юм байна. Яг тэр хүн зүүн тийшээ болно баруун наран гана. Дэлхийн бүх хамгаалагч нар мэддэг бүгд хуурал. Ерөөсөө тэгээд би яг тэр хууралт нөгөө нэг та Гаринчаг ярина гэх тэнгууд Гаринчагийн нөгөө хууралтуудын бас бичлэгийг одоо ч үзүүлнэ. Үцхэд яг л тэгдэм бил. Инглээ. Тэгээд болоо. Тэгэнгүүт нөгөө улсаас нь асуухаар хараа. Гүй ингээр гарцсан гэж хэлдэг гэж байна. Цаа энэ ном дээр. За. Гүй ингээр гарцсан штэ сая гэд. Ерөөсөө
Ингээ эргээ буцаад байрандаа байхад нь улсууд буцаад байрандаа байж гин гэж мэддэггүй ийшээ болчтой гол зүтгэдэг гэн нэрээс. Ерөөс тэгээ хүний нүдэнд тэгж харагддаг тийм чөтгөр шиг хурдтай тийм хурдтай. За ингээд Гаринчагийн гунигт түүх гэж болдог. Горкая Радснараа гэж Бразилийн гунигт баяр баясгалан гэдэг нэртэй Гаринча өөрөө. Ямар сони тийм Бразилийн гунигт баяр баясгалан гашуун баяр баясгалан гэдэг Горкая гашуун. Тэгээд дистрик юм байна шүү. Яг үнэ. Ерөөсө Пеле энэ хоёр бол ерөөсө аль талын Пелед бол ерөөсө тэгээд одоо за сүүлд нь Пеле дээр яриа те. Тэгээд энэ бол ерөөсө тийм учиртай. Яагаад гунигт баяр баясгалан гэх юм бол Гаринча бол үнэхээр сайхан тийм өв тэгш хүмүүжилгүй ч гэсэн заримдаа айгүй тосрохоо. Гаринча 58 оны дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд төрүүлж ирээд өөрийнхөө хотын нэгэн баарны бүх өртөө өөрийнхөө хампаануудын бүх үрийг цайруулсан. Өнөөдөр бол томчууд бол тэхгүй. Гаринча бүх үрийг цайруулсан. Гаринчагаас мөнгө гуугаад ирэхэд Гаринча баруун солгоогүй өгдөг байсан. 1962 оны дэлхийн аврал шалгаруулах тэмцээн Пелег дэлхийд 3 төрүүлсэн гэж ярьдаг. 2 дахь төрүүг нь бол Гаринча авчирж өгсөн. Чилд болсон дэлхийн аврал шалгаруулах тэмцээн дээр Пеле гимтсэн. Пеле эхний 2 дахь тоглолтод гимтээд 2 дугаар тоглолт ерөөсө бүтэн тахирдтуу хүн шиг талбай дээр зогсоод өнгөрөөсөн Пеле. Энийг би Пеле дээр ярина. Тэгэхэд Чехтэй тоглоход тэгсэн. Тэгэхэд Гаринча 62 оны дэлхийн аваргад 4 голыг оруулаад 4 голыг оруулсан олон улс байсан. Шүүгчнэр шодлт хийсэн чи Гаринчаг шодоод алтан шаагаа шагнал өгөх гэсэн чинь Гаринча байхгүйсэн. 62 оны дэлхийн аваргад финалд 2 гол хийчихэд алга болцсон. Хайгаад байсан чи Бразилийн Шгшээвагийн байрлаж исэн зочид буудалд орон дотроо 40 градус хүртэл халуураад хөвчихсэн. Тийм халуунтай хөлбөмб бүгчин тоглоод алтан медаль авчаад хувцас солихор өнөөс бүр зүхтаад яваад өгсөн. Тэрийг бол ерөөсө Бразилийн Шгшээвагийнхан ерөөсө бүгдээрээ мэдээгүй Гаринча. Гаринча 62 оны дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд төрүүлээд тэгж дэлхийд бүр Гаринча Пелегээс илүү мэлүүгээд яригдж хахад Гаринча эргээ хүрээд ирсэн чинь Ботафого багийн эцдүүд за Итали Францаар явах тоглолт хийхээр боллоо. Ерөөсөө Бразилийн багуудын Пеле Гаринча хоёрын багийн эзэдүүдийн мөнгө олдог арга нь нөхөрсөг тоглолтууд, тохиролцооны тоглолтууд. Монгол дээр эрчимтэй тоглоно. Эрчмийн босс 100 саяыг өгнө гэвэл Монголд ирнэ гэдэгтэй яг адил. Ингэсэн чинь ерөөсөө хөлбөмбөгийн эчидийг дэлхийд хөлбөмбөгийн эчидийг өстой яг зөв. Тэгсэн чинь Гаринчатай ирэх юм бол нэг тоглолт $15,000. Босс Гаринчаагүй ирэх юм бол тална. $7.5 Тэгсэн чинь Гаринчагийн хөл өвдөг бол ерөөсө будаа болцсон. Тэгсэн чинь юуны Ботафогогийн эздүүд Гаринчаг за Гаринча чи юу яачих? Тарин мараа хийлгээд мэдээ алдуулаад тоглож байгаа. Чи энэ Европын энийг дуусгаад шууд Америкт очиод апрессанд оруулна. Тэгсэн чинь Бразилийн мэс заслын юмч үзчихэд одоохон апресс хийхгүй болохгүй наа нөхрөө чи карьер дууснаа гэсэн чинь үгүй зүгээр бид нар мэдчихэв. Бид нар чамаар хийлгэхгүй Америкаар хийлгэнэ гэдэг. Мөнгөний төлөө ингэж золиос болж исэн хүн байхгүй. Тэгэнгүүтээ тэрнгээр ингээ яваад ингээ тоглосон чинь Гаринча тэнд бол ерөөсө тоглолт урдын эхлээсээ гэдэг залбирдаг байсан. Яагаад тоглолт урдын эхлээсээ гэж байгаа юм бол олдохгүй маш үнэтэй тариаг тоглолтын өмнө л хийдэг. Тэгэнгүүт л өвчин арилал Гаринча өвдгөө янганд л хүлж боож аваад талбай дээр гарч ирээд жинхэнэ баяр баясгалан явдаг. Цагийн дараа тоглолт дууснаас цагийн дараа үйлчилгээ гардаг. Тэгтэл зочдууд л галзуурах шигдэг. Ингээ эргээ хүрээд ирсэн чинь Америкийн нэгдсэн улсын эмч рүү зургийн эрентхэн зургийг явуулсан чинь уучлаарай. Бид нар ийм хөлөнд апресс хийж чадахгүй гэсэн хариу ирсэн. Тэгэл Гаринчаг Бразилийн Гаринчаг дэмждэг нэг банкны захирал мөнгөний төлөөд Бразилийн нэг мэс заслын эмч апресс хийсэн, мэс засал хийсэн олигтой болоогүй. Ингээд 62 оноос эхлээд 66 он хүртэл Гаринчаг өвдөг нь бол одоо зовоож эхэлсэн. Тэгсэн чинь сүүлдээ Ботафогогийн энэ юусо хуучны Гаринча биш боллоо. Ер нь энэ ингээ удаан байвал өстэй лай болох юм байна. Ерөөсөө явуулъя гэд Коринтианс баг руу $100,000 зарцсан. $100,000 Коринтиант дахиад очсон чинь Коринтиансийнхан харж яснаа чи ерөөсөө олигтой амт биш шүү дээ. Чи өдөр ерөөсөө бүр юм ч хуурч чадхаа байл.
Тэгээд нэг өөр Аргентины нэг баруун жигүүрийн амтныг авид ирсэн. Тэр айгуу сайн тоглоод. Тэгэнгүүтээ мяалаад сонин хөвлөж гисэн мяалаад эхлэнгүүт мань хүн чинь нөгөө гудамжинд гарах дуртай хүн гудамжинд гарцсан. Тэгсэн чинь чи яасан дургу өргөсөн новшуу гингүүтээ 2 жилийн хугацаатаагаар эрхийг хасцсан. 2 жилийн хугацаатаагаар Гаринча эрхээ хасуулаад юу татвар матвар дуудагдаад шоронд орхон алдаад би хаана муудаад тэгээ үжсэн чи дахиад нэг банкны эзэн юу яасан. За Гаринча бүх өрийг чи би төлж өгье. Гаринчад ерөөсөө тэгж мөнгө цааш нь даалт юм хадгална гэх тийм бүр ямар ч ойлголт бол ерөөсөө байхгүй. Зүгээр л бурхнаас тийм авиас заяатсан. Ингээ үжсэн чинь Гаринчагийн одоо үдэлтийн тоглолтыг хийя гэсэн чинь Англиас 2 нөгөө сэр цолтой нөгөө United-ийн нөгөө ганц таньдаг маань хэн блэ нөгөө Бобби Чарлтон. Оо яг нөө 2 Чарлтон, Джеки Чарлтон, Бобби Чарлтон. Тэгээд Германаас Бекенбауэр, Оросоос Лев Яшин энэ бид нар үнгүй очиё. Бид нар мөнгө авахгүй. Гаринчаага бид нар үдэж гаргаж өгөө гэсэн чинь тэрийг зохион байгуулах гэж байсан улсууд өөрт нь ашиг гарахгүй болохоор татгалзаад болсон. 68 онд Гаринча өөрийнхөө үдэлтийн тоглолтыг хийсэн. Өөрөө. Яаж хийсэн гэхээр ингэсэн араа амглаа. За. 3 сар өрөөсөө нэг эмчтэй тохиролцоод би мөнгө олохоор чамд ингээ яана гэх. Нөгөө эмчинч амар нөгөө Гаринчагаар туршлагын тулаа хийлгэх гэ тгийгээд 3 сар хувийн бэлтгэл хийсэн чинь 12 кг хасаад Фламенго баг дээр яваад очсон чинь Фламенгогийн дасгалжуулагч нь харангуутаа па Гаринча чи чинь өстө хуучин шигэ болцсон биш тэгээд. Тэгэнгүүт нь би ингээ тогломоор байна гэсэн чи за чи чимээгүй үуч. Тэр үед хууль дүрм гайгүй ийсэн юм шиг. Чи чимээгүй үуч. Дараагийн 7 хоногт Васко да Гамата тоглоно. Тэгэхэд Маракана цэнгэлт хүрээлэнд тоглоно. Тэр тоглолтын өмнө би хэвлэлийн баг хурлыг аль маргааш Гаринча манад гарна. Номер 7 Гаринча гэж ингээд нам хийн гээл тохирол. Урд өдрөнд телевизээр зарласан чинь 200 мянга суудаг Маракана цэнгэлт хүрээлэнгийн плед 20 мянга л зарагдсан байсан. Тэр хоёрыг 20 мянга л хүн үздэг. Тэгсэн жил Гаринча тоглох сургаар Рио де Жанейрогийн бүх автцам төгжрөл үүсэл бүгд Маракана цэнгэлт хүрээлэн лөө бүх талаас дайраал. Тэгэл Мараканагийн удирдлагууд хаалга нээхгүй бүр цэнгэлтгчгүй болох юм биш үү 50 гээл хаалга нээсэн чи 200 дүүрсэн гэж бодохгүй гэж. 7 номер Гаринча гээл тэгсэн чи пүү Маракана нурангаа алдсан 68 онд 6 жил жимээгүй болсон. 6 жил сонингоор доромжлуулсан. 6 жил татварынханд дарамтлуулсан Гаринча түнилээс Мараканагийн түнилээс гүүгэл гараад ирэхэд номер 7 Гаринча гээл тэгэхэд зүгээр пүү. Тэгэхэд радио сонсч ирсэн плед тэгж бодсон байгаа шүү дээ. Энэ цэнгэлтэх нурчих үед тайлбарлагчийн яриамаар юу ч сонсогдохоо байгаа. Тэр үед нэг радио горол тайлбар явуулдаг байсан. Тэгэл ингэхэд Гаринча нэг үе тоглоход тэр Эбервал гэдэг нэг хамгаалагч 3 хуурагдаа 4 дахьт нь нүүрлүү нөшгөлөөд тэгээд тэр хамгаалагч концертын дууссан Гаринча ч волейбол гэдэг. Тэгээ 2 дугаар үеэр гараад. Гаринча 2 дугаар үе дээр талбай дээр гарахгүй гэсэн чинь Маракана цугулсан бүх сэтгүүлчид хувцас солих өрөөрөө нөгөө пенүттэйгээ дайраад 2 дугаар үе бол ерөөсө нохон бас болж өгсөн. Хаана юу болж байгааг мэддэхгүй. Тэгээ Гаринчагийн сайхан сэтгэлээс харах юм бол одоо бидний яриад байдаг fair play гэдэг нөгөө чиг имтчихэд би нэг бөмбөг гадагш нь гаргахаар танаа баг нэг надад буцааж өгдөг шин. Эний чи Гаринча гаргасан. За. Гаринча 3-ыг хуураад явж очоод гол хийх гээ эргээ харсан чи ард хуурагцсан хамгаалагч орилоод ууж хахаар хажуу тийш нь бөмбөгөө гаргачаад буцаж очоод татаж босгоод яаж ийж гээд эмчийн дуудсан гинлийн анхны түүхийг Гаринча энийг гаргасан. Гаринча Батафаго актага аялан тоглолтыг явж исэн ингээ харсан 2 баар зэрэгцээд байж ижиг нэг бааранд нь пиг улсууд пэ уугаад нэг талд нь стакана арчаад эзэн хов хоосон байж харна Жон Салданы гэж энэ дасгалжуулагчаас гуйсан гэж. Босоо би нэг гачаад ирээ. Яах гэж байгаа юм? Чи тэр баарлал урж бити арих уух гэдэг чигүй би тэр улсуудыг ийш нь оруулаад та дэрийг хараачдаг. Тийм сайхан сэтгэл. Явж оронгуудаа дэлхийн 2 удаагийн авраг Гаринча бий байна. Бразилаар био кампионы гэдэг юм байна л да. Кампион гэхээр нэг авраг био кампион тэгэл баг л нөгөө тийм пентамента тэрик мэрик гэж цаашаа явах юм байгаа. Тэгсэн чинь би Гаринча биш штэ гэчихэд би энтлийн баарнд пэ ууж байгаа шүүгээд гүүгэл ийшээ ороод ирсэн чинь араас нь бүх нөхдүүд тагж орж ирээд тэр баар сүулдэ Гаринча гэсэн бичигтэй болоод энэ сандал Гаринчагийн сандал энэ ширээ энэ мото стакан Гаринча ууж исэн мууж исэн гэд ингэжсэн түүхтэй манай Гаринча. 58 онд
дэлхийн аварга анх болцоод плетэ 68 онд баларч явахт нь тэр 68 оны зодог тайлах тоглолт нь 11 сарын 30-нд болдог байхгүй. Тэрний өмнө 58 оны хавар дэлхийн аваргад Бразил төрүүлсний 10 жилийн ой болоод дэлхийн шгшээтэй тоглож байхад манай Гаринчаг бүх хүн мартцсан 68 оны хавар 100 Гаринча мөнгөө барьцсан плетэнд очирлоо тоглолт үзэх гэж зогсчихсон. Өрөвдөлтөд түүх байгаа. Ийм ширүү хөл өмгийн амьдрал гэдэг бол ийм харгас. Үнэндээ ингэж бөөцөлдөг юм бол бишээ гэдгийг л биерээ түүхээр хамгийн сүүлдээ 50 наснда сүргээ тусаад би сүргээ гэж орчуулдаг байна. За. Тэгээ ерөөсөө эн чинь эмчилгээ хийлгэх зардалгүй ядуусан имлэгт өнгөрсөн шүү дээ. Тэгээ өнгөрөхөд оршуулганд нь дэлхийн оршуулганд тэгж их хүн яваагүй. Тоолж барагдахгүй байсан гинлээ. Ерөнхийлөгч нас ороход тоотоо хүн. Тэгэд Маракана цэнгэлт хүрээлэнгээс гаргасан шарлын сүүлчийн замд нь үтсэн. Аргагүй л дээ тий. Аргагүй. За ингээд найруулагч манаас дохиод одоо цаг маань яагаад болохоо ойлж байна. Үнэхээр гайхалтай түүх байна. Тэгээд Гаринчагийн одоо түүхийг сонсож бүр сэтгэл их сонир болж байна. Гэхдээ харин би нөгөө уйлж ярина гэдэг чинь линэлтэй. Энэний сара шокноос гарахгүй байгаа юм чи ном уншихаар энийг уншихаар харин тийм тэгээд за ингээд бүгдээрээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд Гаринчатай холбоотой маш сонирхолтой бичлэгүүд болон түүний нэг товчхон танилцуулгыг үзээд нэвтрүүлгээ энэ төрөөр өндөрлүүлээ. За дараа 7 хоногт Пеле юу Марадона юу? Пелег нь явчих. Пеле. За ингээд дэлхийн одоо шилдэг хөл өмгчийн нэг Пелегийн талаар бол хөл өмгийн байсаар нэвтрүүлэг маань үргэлжлэх нь байна. Тэгээд Гаринчагийн талаар бол 5 сонирхолтой зүйлсийг бол хангалттай сонссон баг. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгийн төгсгөлд сонирхолтой бичлэгийг үзчихэд дараа 7 хоногт эргээд уулзцаая. За хамт байсан бүх үзэгчдэд маш их баярлалаа. Баяртай үзэгчдээ. Friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.